Морин үүсэл хөгжил өв соёл сэдэвт эрдэм шинжилгээний баг хурал боллоо. Хуралд морин хуур судлаач, урлаач, багш эрдэмтэд болоод төрийн болон төрийн бас байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцлоо. Морин хуурчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид олон болохын хэрээр Монгол соёл дэлхийд ихна түгэн дэргэрх учиртай. Тиймээс Монгол гэдэг нэрээр авгалсан хүн бүхэн морин хуураас сурталчлан таниулах, судлан шинжлэх ажлыг эрчимтэй өргөжлүүлэх учиртай хагаад үүнд өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Одоо бол морин хуурын чуулга хинтэй ч тоглоонд ороход бэлэн. Яг гэвэл энд уран сайхны бүтээлүүдийн хувьд бол жагссан бүтээлүүд хөгжимчт нь дэлхийн хэмжээний чадвартай хөгжимчд. Тэгээд бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо дэмжлэгтэйгээр өргөжсөн. Одоо дэлхийдээ өрсөлдөн гэдэг маань бол ялна гэсэн үг бол биш. Өөрийнхөө үзэл санаа, оюун сэтгэл энэ бүх юм дэлхийн нийтэд дархлааж болно л гэсэн үг. Морин хуур гэдэг чинь бол үг ярьдаг. Морин хуурын өгшгийг дэлхийд амтан болгон сонсвол уярдаг, ойлгодог. Шов хүртлэн жиргэн донгодог. Тэгэхээр хуур гэдэг хөгжим гэдэг чинь бол амтан болгон үг хэл ярьдаггүй бүгдээрээ ойлгодог. Тэгэхээр манай морин хуур бол 2500 жилийн өмнө гарсан тул ертөнцийн усан хөгжмөний өвөөгөн гэж түүхэн дээр бичсэн. Би бол морин хуурын төлөө төрөөд морин хуурын төлөө өгдөг юм нэг өвгөн.